За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ хог шатаах үйлдвэр бол маш чухал төслөө. Иргэдээс бол бас байнга асууж байгаа. За тэгээ энэ одоо энэ төслийг бол дэмжиж байгаа. За хамгийн гол зүйл бол одоо ингээд энэ нэг сүүлийн үед ажиглагдаад байгаа зүйл бол цаасан дээр л ерөөсөө энэ хотын мега төслүүд хөгжөөд байгаа юм шиг харагдаад байгаа шүү. Тэгэхээр иргэдийн амьдралд одоо мэдгэдэггүйцэн төслүүдээ маш чанартай одоо энэ гүйцэтгэл дээр нь анхаарах хэрэгтэй. Энэ санхүүжилт нь гацхгүй. За цаг хугацаан дээр бас алдаа гарах үе, төлөвлөлтөн дээр алдаа гарах үе. Тэгээ ер нь гүйцэтгэлийн чанар бол маш чухал шүү. Чанар дээр анхаараарай. Тэгээ улсын юм ихээр л чанаргүй болдог. Эргээд хариуцж байгаа эзэн өнөр нь солигддог. Тэгээ эцсийн бүлэгт нь иргэдийн одоо энэ амьдралд шууд хүрдэггүй. Амьдралаас хол тасархай зүйлүүд болдог. Ингээд шүүмжилт өртдөг шүү. Тэгэхээр энэ мега төслүүдийнхаа одоо гүйцэтгэл дээр л маш онцгой анхаарч ажлуудаа цаг нартаа хугацаанда одоо энэ төлөөлөгч нарын хэлээд байгаа саналуудыг маш сайн ажлууд дээр тусгаж явуулмаар байна. За ийм саналтай.